Зя битгийгийн монголчуудын маань байрлаж байгаа. Бусад одоо бас машиналаар хүүхдүүд байрлаж байгаа сургууль. За бид өнөөдөр ихэд энд хоолнд орноо. Тэгэхээ яаж хоолгийн хүүхдүүд ямар байдалтай байгаа талаас товчхон бас тайлбар үзүүлье. За ингээл орон орны хүүхдүүд тоглохоос гадна маш их хоорондоо найзалж танилцах юм бас юм да. Нүүр хагарах гэх юм монголчууд хэлбэхээр нүүр хагарч байна. Хоорондоо маш их танилцж ярьж байна. Яа энэ нөхөн өчрөх болох байсан. За ингээд дүүш мөш шаамаа бүх юмнууд байна. За манай монголчууд эндээс хүүхдүүд маань ирж байна. Урд энд хүүхдүүд маань явж байна. За хашаа нэг нэ. За эндээс ингээд гин байна. За манай тэр сайн соолоо сонгож байна. За thank you. За дээрээс Монголоос бас одоо битээд ирж байгаа бас анхны машинуудын нэг болж байгаа юм байна да. За. За. Сайхан ингээл. Чи зүгээр өөртөө авах надаас нэг хийгээ яваач. Тий, тэгэхгүй би одоо энэ бичлэг хийж юм шиг болохгүй шүү дээ. За. Хамаагүй юм шүү. Хийж штэ хамаагүй. Чи яа дандаа ингэ байц өгч юм да. Өмнөдөр авах юм уу? Авах. За. Да. Банда. Ихэд авдаг штэ манай. Харин тий. Би бол чамайг дэмжиж чадахгүй шүү дээ. Намаа өгтөдөөс одоо орчих чинь. Та чи эдээс тоглолт юм байна да? Гороос уу? Хишгтээ хэд болж идэж. Хэд тоглож идэж. 3 л найдсан. За 3 тоглож хишгээс нэгээр ачаа юм тий. За. Дарааш нь тоглолт нь ханахтай. Мэдгүй нэ. Шивэд үү. За. Бас адилхан багийнхан маань 14 тий. 14 насныхан бас хэсгээс нэгээр гарч байгаа юм байна. За 11 насныхан маань бас хэсгээр нэгээр гарч байна. За ингээл ерөнхийдөө сайхан хоолундаа аваад ногоон дээр тавь. За соус. За. Одоо хамгийн гоё юм. За. За ингээд орон орны хүүхдүүд өөнөрөө сайхан сууцгааж байна да. За. Пост хийж байгаа юм. За энэ дугасаа нөгөө нэг энэ хоолны гадраа дугасаа шууд ус сүү гэдэг юм бол өсөө бүр битүү хэрэгэлдэг юм байна. Сүүний автоматик юм да бүр. За. За манай хүүхдүүд энд ингэ сууж байна. За шоколад маань эндээс. За. Bütün noktada mı? Vilken fot det är! Kom ut! Det är helt öppet. Malte, skjut allt vad du kan hem till munjäveln. 3
Mikael Furkan Maltan. Maltan Furkan. Muren. Яг ирэм гоо. За. Өдрийн аялал. Богинохон бичлэг оруулнаа. Худалдааны төвөөр явъя да. Одоо жоохон томоог яриул гэсэн одоо томоо нь ярих байлгүй. Би ч нэрнэ хэл яриа муутай хүн. За хүүхдээ бас ингээ насны ангил явж бас баг талбайнууд дээр бага насныхан маань тоглолтууд нь ингээ болж байна. Сэрэгцээ 4 талбай дээр тоглолт явагдаж байна. За энэ дүүр октоодын тоглолт явж байна. Энэ октоодын тоглолт Монгол дүүр айгүй хөөрхөн юм аа. За ингээл ихэд маш их эсихүүд нь ингээ сайх ирээд дэмжчихсэл байж энэ да. За энэ бол ерөнхийдөө ингээ Шведийн Метеотын бас одоо ер нь марг энэ үйлрэлтээ энэ жилдээ зохиогдож байгаа маш том арга хэмжээнүүдийн нэг юм байна. За энд одоо хоолны газар мазар хайж мэж одоо юу ч энэ загас өрдөг юм байна. Энэ одоо энэ одоо бөмбөг хийх юм байна. За наач өстө жерси мерсэж юмнууд байна да. За During FC Scandinavia Tour. Ja. Сангелгой. BTS Summer Game. Шүндүндээ нар гэдэг шиврэтэй тэмцээн маань явж байна да. За энтхийн жерсинүүд байна шүү дээ. Энэ хаанхын жерси яа. Ийм жерсинүүд 249 нэсэн крон. Энэ жерси яваад нэр бичүүлчих юм шүү. Аюу нэг үү? Тэ. Одоо хин жерси багтаа.
Фотос кнопка. Тийм үү. Тэр байгаа ба шивэд. Энэ одоо Craft гэдэг брэнд юм уу да. Манай Flames гэдэг шиг юм байна. Наач юу юм бэ? Гэтэ хаанхих энэ одоо яг энэ брэнд баг нь шивэдийн баг юм уу тий? Шивэд баг юм шиг лөө. Энэ 3 XL байж юм шиг. Энд чи хөлбөмбөгийн хөө ялгаагүй. Наадах ч юм бол юу. Хөлбөмбөгийн шивэдийн жирсэлэн. Тийм юм апл бас зүгээр юм шиг. Би 425 крон гэж. Наач юм болохоор юу юм бэ? Подолк юм байна тий? Энэ надад харахаар байна. За ер нь нэлээд өхөө очих юм шүү чамд бол. Өхөө очихоор л шүү. Энэ баг нэрэ подолкийн авангуудаа юу бичүүлчихвэл гоё юм шүү. Нэр өчүүлчихвэл. За энэ дээр ерөөс охиндоо нэг подолк авна эндээс уусаа. За тэг ямар ч хөдөлтөй гарan жаах явж үзье. Ер нь гоё юмнууд маш их байна. Энд тэгээд спортын том арга хэмжээ болохоос гадна ингээд амар их болтой юм байна. Жоо хөдөлтөй байна. Бодохгүй л зэ. За ингээд. Гол ус ихтэй учраас одоо ингээд мотор цэвийг маш ихээр ашиглана. За тэг түүнийгээ бас одоо ингээд аль нэг хот руу аль нэг тийшээ зөөхөж зориулсан юм чиргүүл мэргүүл ингээд сайхан бэлтцсэн нэг юм дэлгүүр байна. Тэрлээ бас орж үзэх гээд тэр явж байна. Ер нь нэг иймэрхүү маягтай. Ингээд нэхэд урдаас нь роликт юугаар татаал дугуун дээгүүр завнагүйгээл гараад ирдэг. Нэг юм байд юм байна. За ингээд. Өөрөөр манайхан машин дэрэг ачиж, мотоцикл ачдаг бол энд ч одоо завиа ачаад л ширээ тавих гэдэг юм байна. Том жижиг маш олон төрлийн машинууд бүгд хойноо борхоотой. Тэгээ алимн одоо юу гэдгийг борхоотой. Тэгээ тэрүүгээрээ ширээд л тавих гэдэг юм байна да. Тэ. Марцсан юм аа. Манайхан шиг одоо нэг ийш тийш хөдөө гадаа явах зөвхөн одоо нөгөө ширгүүлж ширээд янз бүрийн ачаа ачдаг эсвэл мотоцикл ачдаг бол одоо энд чинь ингээд сайхан завиа ачаад аялдаг бахан дээ. За энд одоо бүр нөгөө нарийн урт завийг одоо юу гэж нэрлэх юм бол доо. Заагаар тэрүүгээр энэ төр ус далайн хэрэг дээрээ усны хэрэг дээр серфинг энэ төр нэг шиг шүү. Өнөөдөр жоохон тэнгэр хангаа жоохон мөрхөг байна. Сая одоо тэмцээнд манай 11 насныхан маань тоглосон одоо 3 цагаас финалд тоглох чинь да. За энд одоо нэг ийм бас ингээ төрөөс хилдэг болтой юм аа. Ийм завнуудаа. Тийм байна гэсэн. Нарийнхаа ингээ содгцаа ингээд одоо өнөөдөр осгол бас ихтэй. За энэ дор нөхдүүд нэг завиа ачиж байгаа юм уу? Завиа тавьж байгаа юм. Хийж энэ энэ нөгөө усан дээрх одоо мотортой. Энэ ингээд чиргүүдээ бүр ингээд дахиад оруулчихдаг юм байна. Дахиж ороод тэгээд энийг рүүний дээр урдаас нэгээ сайхан эргүүлж татаад тэгээ ингээд сайхан ачаасаа тэгээл ингээд ширээ гараа авчдаг бахан дээ. За ингээд ачдаг юм байна. Энд одоо бүр нөгөө янз бүрийн юмнууд их байна. За энэ нөгөө манай их бод өгчөөс одоо ийм том одоо урталтай юм нүүрэн дээр болоод ийм аржигчруудыг л маш ихээр тавьсан байдгийм байна. За энд одоо ингээ бас нэг нойл мөлтэй сайхан амардаг кофе зардаг. За ийм одоо нэг усны одоо серфингүүдтэй юм газар бас байна. Ингээд ачаад аваа авчт юм байна. Сайхан байна энэ нуур усан. Тэгэхээр маяг шүү.
Одоо ингээл нуурын хэрэг дээр суугаад ингээ сайхан кофе яваад л сууж яах нь шүү дээ. За тэгээд Шведийн нэлээ хойд хэсэг болох Бития гэж хотод шөнө 23 цаг болж байна. Тэгээд цагаан шөнө гэдэг бол яг энд бол бас өөр ингээ утгаараа болдгийм байна. За одоо ингээ тэнгэр нэг иймэрхүү байдалтай. Ингээл одоо байж энэ да. За өсөд маань ингээ сайхан орой амраад маргааш өглөөнийхөө тэмцээнийг хүлээж байна. За энэ сургууль дээр манай хүүхдүүд байрлаж тэмцээнд оролцож байгаа. За маргааш өглөө 11 насныхан маань шигшээ тоглолтох гэдэг үргэлжлүүлж хийн. За даваа өтөр ингээд шинэ дахиад өнөөдөр сайхан унтаж амарлаа. Шөний зураглал нэг иймэрхүү байна да. Одоо тэгээд цагийн зөрүү гэж хэлэх юм уу? Эсвэл одоо яг юм шөн ингээд нүдний шилтэй ингээд явж гин гэдэг сони юм аа.